Тэгэхээр бид нэр болохоор асар их адуутай мөртлөө энэ адууны тухай соёл нь уралдах биш. Одоо энэ адуучин ийм өвс үдэж ингэж явдаг. Адууны одоо бэлчээр бол өөр байдаг. Богийн бодын бэлчээр өөр байдаг. Жишээлбэл гахаа суурин аж ахуй гахаа аж ахуй одоо хуучин сангийн аж ахуй гахаа ихтэй айлууд бол жишээлбэл гахааны дижэл юутай нээлдэг байсан юм. Өөртөө тэнцдэг юм уу, хонтой тэнцдэг юм уу? Одоо тэгээд ингээд энэ юмнуудыг бид нэр бас ингээд хүүхдүүдэд ойлгуулах хэрэгтэй байхамаа. Уул нь бол тэгээд шин цаг юм шүү дээ. Хуучин бол гахаа гэдэг бол хүн болгон гахаа өсгöd байдаг байсан бол одоо суурин болоод ирэх юм гахаа дахиад шоу бүгдийг л өрсгөн л дөө. Тэр аж ахуйн дээр хэлбэр нь дамжаад өнгөрөх ёстой. Сүүлд нь харин ингээд нарийн болцоогоод би зөвхөн хонь өсгөн, зөвхөн ямаа өсгөн, зөвхөн хөр өсгөн гэдэг рүү орж ирнэ. Одоо тэр хэлбэр рүү ороо явчихсан. Тэгээд тэндээсээ бид нэр өөрөө сонголтоо хийж явдаг. Бүс нутгийн онцлогоор хийдэг. Аж ахуйчин өөрөө төлөвлөгөн сайжраад санхүү үргэлтэн сайжраад ирэх явдад бол бид өөрсдөө бүс нутгийнхаа өөрсдөө хөгжлөөрөө тэр олгож байгаа сурвал босрлоороо бид нар шал өөр байна. Тэгээд энийг хийх боломжтой болдог.